За юу ацхан бамбарнууд минь. Өнөө хүсэмжит цувралаа эхлүүлсэн чинь дараагийн ангийг нь хүлээгээд огтлоо ол сууж гэнэ та нараа. Манай бамбарнууд дараагийн ангийг нь шууд үзье гэд бараг 400 комент бичсэн тул хүлээлгээд яах вэ гэж шууд дараагийн анги руугаа орохоор шийдлээ. Энэ удаад ярих кино бол Altered for Horror Tales-ийн 2 дахь кино болох Hidden Floor эсвэл Forbidden Floor. Аль алинаар нь л нэрлэдэг юм байлээ. Азийн орнуудад муу ярин тоо гэд нэг тийм тоонууд байгаад идэв штэ. Тэгвэл тэр тоотой холбоотой бас нэгэн эвгүй кино. За тэгээд олон юм ярилгүй 2006 оны Altered for Horror Tales-ийн 2 кино болох Hidden Floor кино руугаа орцгоё. Мэдээж энэ хоёр дахь кинонд таалагдаа дараагийн ангийг нь хүлээлгүйгээр шууд ойрхон үзье гэвэл энэ бичлэгний доор комментоо бичээрэй. Хэр их коммент аваагаас нь харж байгаад хэр урдан оруулахаа шийдэн шүү. За. Нэгэн бүсгүй найз залуутайгаа арман чиглэж байгаад салаад гэртээ орох гэтэл нөгөө залуугийнхаа утсыг авчихсан байсан тул буцааж өгөхөөр доош шатаар 5 давхраас бууж эхэлдэг. Доошоогоо буугаад л байхад яг л нөгөө 5 давхартаа дахиад л ирээд байсанд гайхаж байтал гинтэл тогнж тасарч бүсгүй алхаж байхдаа хөл алдаад унцчихдаг. Утасныхаа гэрлийг асаагаад хажуу тийшээ хартал нэгэн эвгүй зүйл харагдсанаар кино маань эхэлнэ. Манай гол дүрийн миньон хөөхөн охинтойгоо шинээр төрөөсчгүй байрандаа ирэн офис руу орон уулздаг. 504 тоотыг шинээр төрөөсөлж буй Чэ Миньон байна хэмээн түлхүүрээ аваад энэ барилгач нилээ нам гүм юм а те гэхэд офисын хоёр ажилт нь нэгэн лугаа нэг л сонио харснаа ахлах нь нүүлтийн үйлрэл биш болохоор хүмүүс ч бага юм а. Мөн сүнснүүд шөнийн цагаар юм зөөгөөд ахад дургуйтул хүмүүс өдрийн цагаар нүүж ирдэг юм. Та бас сүнс өдрөөс айгаад өдрийн цагаар нүүж ирж байгаа юу гэхэд манай Миньон үгүй би зүгээр зардлаа хэмнэд нүүлгэлтийн компани дуудлаггүй өөрөө ирж байгаа. Мөн би тийм сүнс өдр гэсэн юм итгэдэггүй маа л гэдэг. Охинтойгоо хамт лифтэнд ороод 5 давхар дарчих гэхэд охин нь ээжээ яагаад 4 тоо байхгүй байгаа гэдэл асуухад манай хүн хятадаар 4 тонн өвхөл гэсэн хандтай төстэй тул хүмүүс айгаад 4 тоо хийдгүү маа. Хоёулангийнх нь амьдрах байр 504 тоод хэдийч барилгын 4 давхарт байрладаг гэсэн үг хэмээн тайлбарлан хэлдэг. Манай хоёр чинь гэртээ дөнгөж ороо шүн болтол юмаа янзлан сууж байгаад манай Миньон охиноо унтуулчаад ажиллаа хийж эхэлдэг. Нойлын өрөөнд нэгэн эвгүй зүйл сонсогдоод очин шалгахад гараас нь шууд латгаад авлаа хэмээн зүүдлэн сэрээд буцаад унтдаг. Маргааш нь ч болж манай Миньон эртлэн гарч гүйхээр шатаар бууж яг 504 тоод хэдийч 4 давхарт байгаа гэд яг 3 давхар доошоо буугаад хартал нэг давхарт биш 2 давхарт ирсэн байсанд нэг ч юм бодлогүй дахиад доошоогоо шатаар буугаад гараад гүйдэг. Өдөр нь охиноо ойрхон цэцэрлэгт бүртгүүлэх гэтэл зөвхөн хотгоны хүүхдүүдээ л авдгаа гэд охиныг нь авдаггүй. Байрныхаа доод талын дэлгүүр ороход худалдагч залуу нь их сайхан аждаг хүн байх ба шинэ хүмүүс хідэн тоотод ирсэн гэд л охиныг нь өхөрдөж байгаад л салдаг. Манай хүн ч ажилдаа явхаар охиноо ганцаарнг нь үлдээхээс өөр аргагүй болсон тул охиноосоо гуйж байгаад л ээж нь иртэрнэ гэд хоол бэлдэж тавиад ажилдаа явдаг. Охин нь телевиз үзэн сууж байхад нойлынх нь өрөөнөөс дахиад юм ажих дуу гарах ба хаалган чонгон очин харахад үеийнхэн гэмээр нэгэн хүү зогсож байгаад л явчихдаг. Манай хүн барилгын зургийн компанид ажилладаг ба ажил дээр ажлынхаа ихчтэй уг нь ажилтайгаа ойрхон ирчихсэн чи амар юм а. Даанч охиндоо л цэцэрлэг олж чадсангүй. Бүгд үрчгсэн гинэ гэдэл ярьж байхад ахлах нь гарч ирэн WOW буюу Wow Construction барилгын зургийн ажлыг манайх авсан шүү. Бүгдээрээ маш сайн ажиллалаа. Хойштоо бүр илүү завгүй болох тул өнөө орой гарч тэмдэглэе гэснээр манай хүн ажлынхантайгаа хамт гарахаас өөр аргагүй болдог. Бөөндөө ууж идэл сууж байхад манай хүн би охиноо ганцаарнг нь үлдээчихсэн байгаа. Би эрт тарихгүй бол болохгүй гэхэд ахлах нь за зүгээрээ гэдэл архиар шахсаар байгаад манай хүн ч нэлээд муудчихдаг. Дэгэн догон алхасаар гэртээ эртэл түлхүүрээ орхисон байсан тул хаалгаа тогшин миний охин уучлаарай ээж нь оройтчихлоо гэдэл охиноо дуудаж байхад хаалга онгоон нэгэн танихгүй эмэгтэй гарч ирснэ химбэл ихэн тэр. Цаана нь өдөр охиных нь харсан хүү харагдах ба манай хүн ч уучлаарай хаалга андуурчихжээ гэдэл дээшээ гэрлүүгээ ороход охин нь ч унтаагүй л байж байдаг. Манай хүн ч охиноо унтуулчаад ажиллаа жаахан явуулах гээд компьютер дээрээ суутал гинтэл нэгэн баригдаж дуусаагүй барилгын коридор харагдсанаа нэгэн жижигхэн болор бөмбөг зүүдлэгдхэн тэр. Маргааш өглөөч болж өглөөний цагаа ууж байтал охин нь нэрээ ээжээ энд нэг хүү байдаг юм бэлээ гэхэд манай хүн тийм байна лээ яг манай доор юм бэлээ ээж нь санаандгүй харсан юм аа л гэдэг. Дахиад л охиноо үлдээчгээд ажилдаа явахаар лифтэнд суутал 3 давхраас нэг нь нилээ наркотик гэмээр царайтай нөхөр орж ирснэ. Нөхөө явгаа чи 504 тоотод амьдэрдэг мөн биз дээ. Би яг доор чинь 304 тоотод амьдэрдэг. Тэр хүүхдээ жаахан чимээгүй ойлгож болох уу? Би чимээнд их мэдрэг юм аа л гэд их л эвгүй хэлээд яваад өгдөг. Нойронч болж манай хүн охиндоо ээж нь чамд цэцэрлэг олтлоо хүүхэд асрагч авахар болсон шүү за гэж хэлээд охиндоо миний охин өдрийн цагаар битгий их чимээ гаргаараа доод айлын залуу уурлаж байна лээ гэхэд охин нь нүггүй ээж би чимээ гаргадаггүй харин доод айлаас л их сонин чимээ сонсогдог гэдэл шалан чихээ наах ба манай хүнч гайхан дагаад чихээ наатал нэрэл нэхүү амтан зодолтоод байгаа юм шиг л дүчгнэж сонсогддог. Манай
хүн нэг л эвгүй болсноо охиндоо дахиж битгий ингэж сонсороо гэдэл захидаг. Нунтах үедээ дахиад л нөгөө зүүдээ зүүдэлтэл нөгөө шилэн бөмбөгөө барин коридороор алхаж байтал цаана нэгэн эмэгтэй зогсож харагддаг. Маргааш өглөөч бол шинэ асрагч нь ирснээр манай хүн хүүхдээ үлдээгээд л ажилдаа явдаг. Машинтайгаа хөдлөх үедээ нэгэн залууг харалгүй санаандгүй хөдөлтөл нэлээд танхаа хоёрын залуу жаал уурлаж омогтож байгаад л яваад өгдөг. Өнөө шинэ хүүхэд асрагч нь нэлээд бүтэхгүй нөхөр байх ба өөрөө телевиз үзчихсэн охиныг нь бүр дэлгүүр гаргацсан л байж байдаг. Нохинч дэлгүүрт орон захиасыг нь автал өнөө сайхан ааштай дэлгүүр явах зарим өгөөд л явуулдаг. Нохинч ууттай зүйлээ барин гэртээ орох гэтэл гинтэл нэг зүйл харагдсанаар шатны хонгол руу дагаад орчихдог. Нохинч орж ирэхгүй удаад байсан тул нөгөө хүүхэд асрагч нь гайхан охиныг хайгаад орц руугаа гартал нуудтай зүйлсээ газар хайчихсан байх ба гинтэл эвгүй царилж гарч ирснээ юу ч хэлэлгүй гэрлугаа л яваад орчихдог. Норойч болж манай миньон гэртээ ирэхэд охин нь нэг л эвгүй дуу муутай болчихсон байдаг ба нунтаж байснаа яагаад ч юм шууд л босчихдог. Энэ үеэр өглөө машины гаражт манай миньон руу уурлаад байсан танхаа дүү нөхөр нуцаар ярин өөрөөс нь зээл авсан хүнийг ядаж хүүгээ өглдөө гэж дарамтлан ярьж явах ба 오케이, 보겠어. 아이, 나 이 개새끼들. 아유, 씨. Өглөөж бол цагдаа нар ирэн саяны өгсөн залууг мөнгө хүлэгч байсныг нь мэддэг ба би энэ хоёр хуваагдаад өнгөрсөн байна л гэдэг. Манай миньонч ажилдаа явахаар буухтаа өнөө өнгөрсөн залууг санаандгүй харчих ба барилгаас гарахдаа барилгын эзэн ах хуу хэргийг хариуцж буй цагдаатай өмнө нь бас өнгөрсөн 5 давхрын Кан гэх эмэгтэй тухай ярьж буйг санаандгүй сонсчихдаг. Охин нь асрагчтайгаа байж байхдаа зурж буй зургийг нь асрагч нь очин үзтэл их л эвгүй нэг хүн байх ба асрагч нь юу зурж байгаа ингээд асуутал өнөөдөр өгсөн тэр ах хэмээн нэлээд эвгүй л хэлдэг. Тэгснээ би гарч тоглолоо гэдэл шууд гараад явчихсан тэр. Насрагч нь хоолоо ээж байтал хонхон дууран манай хүний охин зогсож байх ба гараад харвал юу ч байхгүй байснаа гинтэл телевизэн пижигнэж дуурайд л жирэлзээд л эхэлдэг. Норойнч болж манай миньон ажилласаа ирэхэд өнөө асрагч нь уучлаарай би өөр ажилдаа болчихлаа ахиж ирж чадахгүй баха гэдэл бараг л зүхтаагаад явах гэж үзэхэд манай хүн ядаж өөр хүн олдвол түр байж туслаа гэхэд уучлаарай гэдэл гараад гүчгэн тэр. Манай хүнч бүр гайхан охиноосоо асрагч руугаа муухай ашигласан юм уу гэдэл асуухад охин нь бүр ээжийнхаа ч өөдөөс харалгүй би яагаач вэ гэдэл сууж байснаа босоод явах гэдэг. Манай хүн шууд гараас нь бариад автал гараар нь битүү юм туурчихсан байдаг. Маргааш нь шууд эмнэлэг дээр очин үзүүлтэл эмчин хуучин байшин уу гэхэд манай хүн үгүй шинэ байшин л гэдэг. Эмчин ч сони юм да хуучин байшинд бол барилгын ганц нэг материалаас болоод ингэж харшил өгдөг. Жишээлбэл асбестос гэх материал. Энэ нь харшил өгөхөөс гадна амьсгалын замаар уушгинт ч гэсэн мүү. Гэхдээ шинэ байшинд ингэдэггүй дээ гэснэ. За юу ч гэсэн гэртээ агаар салхи сайн оруулаарай. Сайн цэвэрлэхээ хийгээрэй гэдэл им бичиж өгөөд явуулдаг. Манай хүн ч охиноо аваад гэртээ ирэхэд ажлаас нь яаралтай дуудах ба гэрээсээ гарахдаа барилгын офисоос орон асуудал ажилтан нь одоо цагт ямар ч барилга наад асбестосыг чинь ашигладгүй штэ гэдэл бараг л өөдөөс нь ууралж гардаг. Манай хүн ч гайхан гэрээсээ гарan явахдаа нөгөө доод давхрынхаа наркотик нөхөртэй санаандгүй мөргөлдөхөд барьж явж байсан уутыг нь унгачдаг ба дотор нь бөөн л зүү тариур байхан тэр. Норойчулж манай хүн ажиллаа дуусгаад гэртээ иртэл охин нь бүх гэрлээ унтраачсан жирэлдсэн телевиз үзээд л сууж байх ба гэрлийг нь асаатал ханан дээрээ бөөн сонин зүйл сарааччихсан байдаг. Манай хүнч бүр гайхан охиноосоо асуудал охин нь би бишээ би ингээгүй гэдэл уурлаад байдаг. Охиндоо хэсэгтээ манай эгчинд очие гэхэд охин нь үгүй би эндээс хизээч явахгүй гэдэл шалаад ирлээд хэвччихдэг. Бүр гайхсан манай миньон охиноо унтуулчаад байж байтал пижгэнтэл хаалгануудад нөгөө наркотик нөхөр орж ирэх ба шууд би та нар чимээгүй гэж хэлээ үстэй гэдэл дайрхан тэр. Манай хүнч бид нар огт чимээ гаргаагүй штэ хар шөнөөр ингэж айлд орж ирэх чинь зүв үү те гэдэл ууралтал нөгөөх наркотик нөхөр нь дараагийн удаа би зүгээр байхгүй шүү гэдэл бараг л занал хийлээд яваад өгдөг. Манай хүнч бүр гайхан сууж байхад ард нь охин нь хэдийнэ босчихсон нэг л эвгүй ширтэй л зогсож байдаг. Зяк sorry дондор нь гяс ганц юм асууч. Одоо наадмын амралт эхлээд бүгд аялал зугаалаад хөтөө гадаа явах тул кино үзэх хүн юу н байгаа юу? Хэсэг амраад наадмын амралтын дараагаар кинонуудаа үргэлжлүүлэн хийвэл юу гэж бодож байна? Эсвэл амралтаараа ч гэсэн Торонико суугаа үзэхэд билүү хүмүүс байгаа юу? За тэгээ юу ч гэсэн манай бамбарнууд саналаа доор комментээр бичээрэй за. Зяк буцаад кинонд орцгоё.
Нүглөөч болж өглөөний цагаа бэлтчихэд охин дээр хоолоо идээрэй гэд очиход нөгөө наркотик нөхрийн нэг шипризийг барьчихсан жижигхэн тоглоомын хүүхэлтэйгээ гидсэнд нь зогоод л байж байхан тэр. Охиноос хаанаас авсан юм чи ерэн сүүлийн үед яаж чаад байгаа юм гэхэд охин нь би хаанаас ч аваагүй наа чи энд байсан юм гээд байгаа юм шүү гээд л уурлаж гардаг. Манай хүнч бүр гайхан нөгөө наркотик нөхрөл миний охинд өгсөн байна гэж бодоод шууд доод давхар руугаа буугаад гэрлүү нь очтол хаалга нь онгорхой байх ба орилоод л ортол өнөө нөхөр хэдийнэ өгчихсэн байхан тэр. Шууд бөөн цагтаа сэргэлэгч болоход хар тамхи хэтрүүлэн хэрэгэлсэн байна л гэдэг. Барилгын эзэн ч цагдаагаас та чимээгүйхэн шийдэд өгч болох уу гэж гуйж байхад манай хүн очоод нөгөө ажлынхантайгаа уугаад давхар андуураад ортол нэг эмэгтэй болон нэг жаахан хүүхэд байсан тухай хэлтэл цагдаа нар үгүй дээ энэ залуу чинь ганцаараа л амьдардаг байсан даа гэж бүгд л манай хүнийг нэг там галзуу хүн харж байгаа мэт л харж эхэлдэг. Манай хүн ч үнэ би бүр доороосоо хүн орилох чимээ хүртэл сонсч байсан гэхэд хэн ч итгэхгүй байсан тул шууд гэрлүүн гүйж ороод гайхаж байхдаа нэгэн W үсгэн логотой материалыг авах гэтэл цагдаа нар та хэргийн газраас гарна уу гэдэл манай хүнийг гаргачихдаг. Дээшээгээ гарan гэртээ ороход охин нь яг л нөгөөхөөрөө шалан дээр чихээ нагаад л хөвтөд байдаг ба орой болоход тоглоомын хүүхэлтэйгээ бүр зэрлэгээр зодоод сэгсчээд байсан тул энд юу нэг л юм биш байна хэмээн бодон шууд лэгчиндээ хэсэг байрлахаар болдог. Хамаг юмаа боож баглаад охиноо явъя гэхэд охин нь би эндээс явахгүй гэж уурлах ба эцэст нь ээжтэй хаг загнуулаад ашгууныг явахаар болдог. Дөнгөж эгчээндээ очоод эгчийнхээ хүүхэдтэй тоглуулад эгчтэйгээ юм яриад сууж байтал эгчийнх нь хүүхэд гинэт орилсноор очин харвал охин нь өөрөөсөө цус гартал майжаад л муухай царайлаад сууж байхан тэр. Оройн дахиад л нөгөө зүүдэд зүүдлэх ба өмнөх зүүдэнд нь харагдсан эмэгтэй нэг л сонин хөдлөөд л байдаг. Манай хүнч бүр унтаж чадалгүй шөнөөр сэрүүн сууж байхдаа хажууд нь байх ажлынхаа материалыг хальт харвал нөгөө захирал нь ажлыг нь авчихсан шүү гэж баярлаад байсан WW буюу Wow Construction-ы лого харагдахад яг л зүүдэнд нь харагдсан нөгөө дутуу баригдсан барилгын урт коридорт харагдсан W үсгийг болон нөгөө саяхан үгсэн наркотик залуугийн гэрт байсан материал дээр ч гэсэн энэ W үсгэн лого харагдсан тул шууд л тэр үгсэн залуугийн гэрлүү явахаар болдог. Цагдаа нар хэргийн газар хэмээн тэмдэглэн явсан байх ба хаалга нь онгорхой байсан тул манай хүн ороод шууд нөгөө Wow Construction гэх материалыг автал дундаас нь нэгэн цаас унах ба тэр цаасыг нь дөнгөж автал нэгэн зүйл эргэн тойронд нь харагдаад байсан тул шууд л дээд давхар руугаа буюу өөрийн түрээслэж буй байрлуугаа гүгээд орчихдог. Гэртээ ороод хартал тэр цаас нэгэн гэрээ байх ба гарын үсэг зурсан 3 хүн нь нөгөө лифтэнд тастуулж өгсөн мөнгө хүлэгч болон мөнгө хүлэгчийн хэргийн үеэр цагдаа нарын хажуугаар зөрөгтөө санаандгүй сонссон өмнө нь 5 давхарт өнгөрсөн гэгдэх кан эмэгтэй. Мөн дөнгөж сая өгсөн наркотик залуугийн нэр байхан тэр. Энэ үхээд байгаа хүмүүс нэг л учир байгааг олж мэдсэн манай миньо маргааш нь барилгын компанид ажилладаг нэгэн танил дээр очин өөрийнхөө одоо амьдарч буй байрныхаа тухай асуудал хэсэг мэдээлэл олж авч чаддаг. Энэ байрлал дээр нь өмнө нь өөр нэгэн барилга байсан ба энэ Wow Construction нь ахин төлөвлөлтөөр аваад одоогийн барилгыг нь барьсан гин. Гэтэл барилгыг нурааж тэсэлгээ их цаг болцоход байхад ганцхан Пак Сунук гэх эмэгтэй хүүхдийн хамт байрлаж буй байрнаасаа гарахгүй гэд байсан ба тэр байр нь 3 дугаар байрны 404 тот буюу одоогийн манай хүний амьдарч байгаа байр нь байдаг. Бүр болохгүй байсан тул Wow Construction хүмүүс хэсэг танхаа хүмүүс явуулж байгаад газраа буюу барилгаа зарах гэрээнд нь хүчээр гарын үсэг зурулсан гин. Манай хүн ч энийг нь сонсон энэ барилгад гарсан хүн амны хэрэгүүд дээр ажиллаж буй цагдаа дээр очин тэр Пак Сунук гэх эмэгтэй хүнд алуулсан байж магадгүй. Тэгээд сүнс нь ирээд энэ барилгын ажилтай холбоотой байсан хүмүүсийг нэг нэгээр нь алаад байна гэхэд цагдаа нөгөөдөөс нь баргал шоолоод наад хүмүүсийн чинь өхөл бүгд хүн амны хэрэг бишээ. Тэр Кан гэх эмэгтэй өндрөөс унаж өгсөн. Мөнгө хүлэгч залуу лифтний ослоос олж өнгөрсөн. Наркотик залуу харин доозоо хэтрүүлснээс болсон. Бүгд баримтаар батлагдсан гэж манай хүнийг огт тоодоггүй. Тэгснээ ажил ихтэй байхад чиний сүнсний тухай балаа түүхийг сонсомооргүй яв гэж бараг хөөгөөд явуулчихдаг. Нэгчиндээ дөнгөж эртэл охин нь алга болчихлоо гэх ба өмнө нь охиныхоо би хизээ чиндээс явахгүй гэж хэлж байсныг нь санан шууд түрээслэж буй байрандаа очтол огт харагдахгүй байсан тул тусуулж магадгүйгээд нөгөө сайхан ааштай дэлгүүрийн яхаас очиж асуудал бас л мэдэхгүй та цагдаа руу мэдэгдэж үзсэн үү сэргэлэн хөөхөн охин байсан дажгүй баха ойрхон л байгаа ах хэмээн хэлдэг. Манай хүнч за баярлаа хэмээн хэлээд дэлгүүрээс гарах гэтэл гинтэл нөгөө барилгын компанид ажилладаг найз нь залгаснаа наад барилгын чинь суурин дээр байсан өмнөх барилгыг нураахад тэсэлгээний ажлыг хариуцаж байсан хүний зургийг оллоо. Чам руу зургийг нь явуулчлаа л гэхэн тэр. Нуцаа салгаад л ирсэн зургийг нь хартал дөнгөж сая уулдсан нөгөө сайхан ааштай дэлгүүрийн ах байхан тэр. Манай хүнд сандран уцаа унгахад нөгөө ах уцыг нь харснаа миний зураг энд юу хийж аваа илээ гэснээ манай хүнийг шууд юмар цохоод ухаан алдуулчихдаг. Нэг сэртэл манай миньоныг дэлгүүрийнхаа агуулгад оруулчихсан байх ба дэлгүүрийн ах нь тэр Пак Сунук гэх эмэгтэйг алснаа хүлээн зөвшөөрснөө тэсэлгээний ажил эхлэх гээд байхад тэр гайтай хүүхэн өөрөө л гай болоодсэн штэ гэдэл хэв нэг юу ч болоогүй мэдл хэлдэг. Манай хүн ч охины асуудал би яаж мэддэг юм гэснээ энэ нууцыг уг нь хинч мэдэх ёсгүй юм да гэд манай хүнийг алах гэтэл гинтэл охин нь орж ирэн гуйнд нь шиприз зоосноо гүгээд явчихдаг. Дэлгүүрийн ах ч охиныг хөөж манай хүн
хүн ч араас нь битгий гэсээр явах ба нэг л мэдгэд дэлгүүр яах. Одоо хүртэл хизээж харагдаагүй өнөө 4 давхарт гараад ирчихсэн байхан тэр. Харин араас нь явж буй манай миньон 3 давхар өнгөрөөд л дээшээ гарахад шууд 5 давхарт гараад ирчих ба охиныхоо дууг сонсон буцаад буутал анх удаага 4 давхарт ирсэн байдаг. 4 давхар байдгүйдээ хэмээн бодон хэдий айж байсан ч охиноо аврахаар хаалга татаад л яваад ордог. Энэ үеэр нөгөө бэлэр дэлгүүр яах охиныг нь гүйцэж ирээд яг боогод алах гэж байхад хэдийнэ өгсөн Паксунук эмэгтэй харагдах ба зүгттал араас нь гүйцэж ирснээр юу болсон нь ойлгомжтой. Харин энэ үеэр манай миньон охиноо хаа явтал нөгөө зүүдэндээ хараад байсан гурт коридор нь яг үнэндээ өнгөрсөнд байсан энэ барилгын 4 давхар байсныг нь ойлгох ба цааш явсаар 404 тоотод орж иртэл 3 жилийн өмнө яг юу болсон тухай бодит үнэн манай хүнд харагддаг. Одоогийн дэлгүүр яах нөгөө танхаачуудтайгаа энэ байранд байх Паксунук эмэгтэйг хүүхдэд айлхан явуулах гэж орж ирэн хамаг юмыг нь ураан төмөр цохиураар цохиж байхдаа хувцсны шүүгэн дотор байсан хүүг нь мэдлгүй дээрээс нь маш олон удаа цогсон ба нээж нь буюу Паксунук бүсгүй гарч ирэн танхаа нөхдүүд рүү оролтол одоогийн дэлгүүрийн ах шууд төмрөөр цохиод ээжийг нь алсан байдаг. 8-тай голтой байсан хүүхдийг нь ч мөн шууд нөгөө төмрөөрөө цохиж алсан ба манай хүний зүүдэндээ хараад байсан нөгөө болор бөмбөлөг нь энэ хүүхдийнх нь үхтэй гартаа атгаж явсан тэрэл бөмбөлөг байсан байдаг. Юу болсон тухай мэдсэн манай миньон ч үйлэн сухад өрөвдөлтэйгээр өнгөрсөн Паксунук бүсгүйн сүнс гарч ирэн нөөдөөс нь тусламж буймэд гар сарваж байгаа л сарнин алга болдог ба гинтэл охин нь дуудан сэрэхэд яг одоо өөрсдийн түрээслэж буй байрандаа байгаагаа ойлгодог. Охиных нь ч биен дээр туурсан зүйлс алга болж охин нь ч буцаа сэргэлэн цаваа хөөрхөн охин болсон байхан тэр. Хэсэг хугацааны дараа юу болсон тухай бүгдийг нэг нэгэнгүү мэдсэн манай миньон байрлахын эзэн дээр очин давхар хоорондын дуу тусгаарлах зорилготой зайд хөөрхөө Паксунук бүсгүй болон хүүгийн биеийг хийж чаварсан юм байна лээ. Тиймээсээ шалнаас нь тэр бүсгүйн орилох дуу сонсогддог. Мөн тэр бүсгүй зөвхөн биеийг нь гаргаж хүний ёсоор амьрлуулахыг л хүсэж байна гэхэд барилгын эзэн ноох тоосон шинжгүй барилгад басан 4 хүний үхэл тэгээд наад бүсгүйтэй чинь холбоотой орж таарж байна уу те. Би тэгээд одоо барилгын шал ухаа цогцос гаргаад буцаагаад барилгаа янзлах уу те. Чи яасан намайг дарамтлж мөнгө авмаар байгаа мó. Яг уу би ямар ч хасалтгүйгээр чиний депозитыг чи өгье. Харин чи хурдан манай барилгаас зайл гэдэл их л томжиргүй хэлхэн тэр. Манай хүн ч чам шиг ийм новш энэ дэлхий дээр яаж амьд явж чаддаг байна хэмээн хэлээд бүх зүйлсээ баглаад дөнгөж барилгын урдаас хөдөлтөл барилгын эзэн залуу дээр Паксунук бүсгийн сүнс зочлон саяхан л том юм яриад байсан барилгын эзэн залуу хөтхийн орилж буугаар кино маань дуустдаг. Яа нэх амар хөвчлээд айлгаад байхгүй ч гэсэн ямар эвгүй кино вэ те. Нэрэл энэ Азийн зарим орнд 4-ийн тог цээрэлдэг гэж үнэн л юм байна да. Зэг тэгээд энэ хүртэл үзсэн бүх бамбарнуудаа баярлаа. Дараагийн кинон тун удахгүй орохдол манайх юу ихэ мэдж байгаа штэ те. Лайк саба дараад л сүсгэлээ сууж байгаарай.